орон нутгийн өмчийн одоо хөрөнгийн тухай хуульчнаар бол за энэ хуулийг төрийн өмчит компаниудын засаглал ээлтод байдал бүтээмжийг дэвшлүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр одоо хуулийн төслүүд 25 оны 1 сард одоо 5 сард өргөн баригдаад улсын хурлаар хилцэгсгэн дэмжигдсэн. За энэ хоёр хуулийн төсөл өөр хоорондоо зайлшгүй уялдаа холбоотой. Нийтийн өмчийн асуудлаа ярьж түүнийхээ суурь дээр энэ төрийн болон орон нутгийн өмчийн түүнийг ашиглаж байгаа компаниудын эрх зүйн байдлыг зохицуулах асуудлууд нь хамтдаа яригдах учиртай ийм хоёр хууль одоо хамтдаа орж байгаа. За энэ хууль эрх зүйн орчны шинжилгээг бид хийснээрээ өнөөдөр төрийн өмч нийтийн өмчийг дагсан ялангуяа орон нутгийн өмчит компаниудын тоо зах хязгаараа алдлаа гэсэн энэ иргэдийн бухимдал нийгэмд байгаа энэ сөрөг үр дагавар үүсгэж байгаа олон асуудлууд дээр эрх зүйн зохицуултуудыг хийж хил хязгаарын тогтоож ийм бас зорилго агуулж байгаа. Өнөөдөр нэлээд хүлээлттэй хууль байгаа. Тэгэхээр одоо орон нутгийн өмчит компаниудыг жишээ аваад хэлэх юм бол тухайн орон нутгийн одоо иргэдийн хурлын шийдвэрээр орон нутгийн өмчит компаниуд байгуулдаг болчихсон. Хичнээн байгаа нь баг одоо ямар үр ашигтай, ямар зорилготой байгуулагдсан тодорхойгүй. Эсвэл хэн нэгэн ажилгүй байгаа улс төрийн ажилтнуудыг юм албан тушаалтнуудыг ажилтай болгохын тулд одоо баг орон нутгийн өмчит компани байгуулдаг болчихсон юм шиг. Нөгөө талдаа төрийн өмчит олон компаниудын үр ашиг бүтээмжийг аваад үзэхээр өөрийнхөө зардлыг ядад төлөөд явцдаг. Хугарлын цэг нэг одоо хугарлын цэг дээр ажилладаг одоо 0 хэмжээнд те ямар ч ашиггүй байлаа гэхэд алдагдaltaгүй ажилладаг ийм компаниудын тооч бараг зөрчигсөн. Ашигтай ажиллаж байгаа нь маш цөөн, дан алдагдaltaй төсвөөс татаас дарамт авдаг ийм аж ахуй нэгжүүд бол маш олон болж байна. Тэгэхээр энэ компаниудыг бол явуугаар цэгцлэнэ. Яг энэ компаниудад ажиллах хууль эрх зүйн орчныхоо хүрээнд ямар хүмүүс энэ компанийг нэгдүгürt удирдах юм. Хүний нөөцийн талаас энэ компанид ажиллаж байгаа хүмүүс нь ямар шалгуур шаардлага хангасан байх ёстой гэдэг хүний нөөцийн талын асуудлууд хүртэл хөндөгдөх юм байна. Тэгээ ер нь юуг хамааруулах юм бэ? Ямар асуудлыг орон нутгийн өмчит компани хийх юм бэ? Хувийн хвшилд ямар орон зай үлдээх юм бэ? Түр энэ оролцох ёстой бизнес муу юм уу биш юм уу гэдгийг энэ хуулиар бас загалж гаргаж өгөх зорилго бас тавьж барьж байгаа. Төрийн өмчит компаниудын төлөвлөгөөнд төлөвлөлт нь одоо юу гэдгийг яамтын тренер эмчгийн даргамс гэдэг юм уу сайдныг оруулахгүй гэж нь сая хэллээ л дээ. Тэгэхээр яг энэ боломжтой юу? Ер нь бол боломжтой. Бид нар заавал энэ төлөөлөл удирдах зөвлөл буюу бодлого шийдвэрийг гаргаж байгаа хүмүүсийг зарчмаар нь шалгаруулдаг шалгалтын аваад тэнцсэн тухайн чиглэлээр мэрэгсэн хүмүүс нь удирдах зөвлөл төлөөлөл удирдах зөвлөлөө бүрдүүлээд бодлогын шийдвэр гаргаад явдаг байх нь зөв. Гэхдээ стратегийн ач холбогдолтой одоо бүтээгдэхүүн дээр бол төр өөрөө орон нутгийн төрийн өмч нь хэдэн хувь байх энийг тогтоогоод явах нь зүйтэй. Өнөөдөр уул уурхайн салбар тухайлбал хөрөнгө оруулалт хамгийн их шаарддаг, үр ашиг нь урт хугацаанд гардаг, бүтээмжийн хурдны өсөлт, за үр ашигын өсөлт бол одоо цаг хугацаа шаарддаг ийм хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил дээр төр оролцоод явах нь зүйтэй. Харин богино хугацаанд эргэлтэнд орох, богино хугацаанд өргөж өгөх энэ том төслүүдийг энэ хөрөнгө оруулалтуудыг төрийн өмч заавал оролцож төр юм уу хувийн хвшилтэд одоо заавал өрсөлдөх байдлаар оролцох биш, хувийн хвшлээ дэмжиж явдаг бодлоготой байх нь зүйтэй. Тузын гишүүдээр тухайлбал маш их одоо цалин авдаг. Эргээд асуудал дээрээс хариуцлага хүлээдэггүй ийм хүмүүс ингээд зөвхөн одоо цалин авах л зорилготой юм шиг л ийм хүмүүс байгаад байна. Энэ хүмүүсийг хариуцлагажуулах илүү одоо нөгөө шийдвэр гаргалтанд нь оролцуулдаг болгох гэдэг ч юм. Энэ асуудлыг юу нь яаж энэ дээр тусгаж өгч байгаа? Компани засаглалын тухай асуудал яг үүгээрээ шийдэгдээд явна л да. Засаглалын асуудал бол төлөөлөл удирдах зөвлөл гэдэг бол тухайн төрийн өмчтөй ч өнөө хувийн өмчтөй ч өнөө компани болоор өнөөдөр бол хамгийн дээд одоо удирдах байгууллага нь багш шийдвэр гаргадаг. Тэгэхээр ер нь бол хувийн хвшилт жишээлх юм бол хин нэгэн дарга танил найз нөхдөөрөө гэдэг юм хүн авчирч тавьж ажилуулж тэр нь өндөр цалин авдаг гэдэг маргаан одоо тийм зүйл байдаггүйтэй адил хэн илүү чадж байгаа, хэн илүү хийж байгаа, хэн илүү одоо бодлого гаргаж байгаа тэр одоо боломжтой кандидат нь өөрөө нэр дэвшиж орж ирээд өрсөлдөөд энэ тусад ажиллах энэ боломжийг хангах энэ л жишг рүү одоо эргэсэн орчныг бүрдүүлж өгөх гэдэг. Өнөөдөр бид нар бол ямар нэгэн байдлаар төрийн өмчит компани юм орон нутгийн өмчит компани төлөөлөл удирдах зөвлөлийг томилоход яг одоо энэ дүрм журмын дагуу энэ хуулийн дагуу ингэж явна гэх зохицуулт бас их хязгаарлагдмал байна. Тэгэхээр энийг бид нэр илүү хууль эрх зүйн хүрээнд нээж өгч энэ шаардлагыг хангаагүй, шалгуурыг хангаагүй албан тушаалтнууд одоо томилох боломжгүй болгож эдгээр хүмүүс нь гаргасан шийдвэртэй одоо хийсэн үйлдэлтэй хариуцлага хүлээдэг хариуцлагын механизмтай болох талд нь бас хуулийн төсөлтөөр. Хөдөлгөөн байж болдгоо юм уу? Чи компани асуудал шүү дээ. Компанийн засаглал. Тэгэхээр хуулийн төслийн хүрээнд ямар харилцааг зохицуулахаар юм бэ? Нийтийн чиглэлийн агуулгын ямар үйл явдал
Ер нь үндсэн хуулийн 6-гийн 2-оор нийтийн өмчийг тодорхойлсон байдаг тийм ээ. Нийтийн өмч гэдээ аваад үзэхээр бид их өргөн хүрээнд ярих болчиход байгаа. За энд одоо бас нэлээд хилцүүлэг өрнөх болов гэж бодож байна. Бид одоо энэ хуулийн төслүүд дээр боловсруулсан хууль одоо санаачлагчийн боловсруулсан анхны төслийг өнөөдөр ажлын хэсгийн хүрээнд улсын их хурлын гишүүд танилцж, за үүн дээр бас холбогдох судалгаа тооцоолол дээр нь бас санаа оноо оруулж өнөөдөр бол анхны хурлаа эхлүүлж байна. Цаашдаа энэ хуулийн төслийг бүс нутгаар орон нутгаар оролцогч талууд донд нь нэлээд хилцүүлж ярих хэрэгтэй. За ялангуяа нийтийн өмчийн хууль бол нэлээд ажилбар ихтэй хууль гэж харж байгаа. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд өмнө нь бас холбогдох материалууд одоо байсан бэлэн болсон материалуудыг авч үзэж харж байхад бол харьцангуй их ажиллах шаардлагатай хууль нь өнөөдөр нийтийн өмчийн хууль болж харагдаж байгаа. Үндсэн хуулийн 6-гийн 2-оор бол одоо бид нар бүхэл одоо газар, хурс, шороо, газрын дор хурс, баялаг гэдэл улс маань хүртэл одоо нийтийн өмч болох ёстой. Тэгэхээр магадгүй одоо нөгөө шашны байгууллагын өмчийн асуудал хүртэл яригдэн шүү дээ. Олон нийтийн өмч гэдгээрээ. Тэгэхээр энэ харилцааг хэрхэн яаж зохицуулах юм, яг ямар асуудлыг энэ хүрээ хязгаарыг тогтоох юм гэдэг зүйл дээр бас хууль санаачлагчтай наривчилж суух, ярилцах одоо бас асуудлууд нэлээдгүй бий.